За нэгт санал болгож байгаа энэ нийгмийн даатгын шинжилгээний хүрээнд хэрэгжүүлэх бодлого бол өөрөө баталгаа тэтгэвэр. Манай улсад бол тэтгэвэр авагчийн тоо 504 мянга байна. За мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ төр бол нөгөө өндөр насны тэтгэвэр тогтоолохоос өмнө тэтгэврт гарцсан байдаг бол яг өндөр насны тэтгэврт буюу 55-60 наснда тэтгэврт гарсан 504 мянга иргэд тэтгэвэр авж байгаа. Эдгээр баталгаа тэтгэвэр авагчдыг бид 100-аас 300 мянган төгрөгийг баталгаа тэтгэврээр хангана гэж байна. Энэ бол олон улсад мөрдөгддөг бол зарчим. Энэ Швед, Канада, Австрали гээд улсуудад бол энэ old age security гээд ахмад насны өндөр насны тэтгэвртэй тогтоолгосны дараа баталгаа тэтгэврийг олгодог ийм одоо зохицуулт. Нэгсэндээ 55 нас хүрлээ гэхээр тухайн иргэдэд ийм одоо баталгаа тэтгэврийг бий болгодог. Баталгаа тэтгэвэр нь хэр олон жил шимтгэл төснөөс ялгаатаагаар ингэж нөгөө үежилтэйгээр энэ тогтдог. Тэгэхээр баталгаа тэтгэвэр нь бага орлоготой тэтгэвэр авагчийн нийгмийн хамгааллын том баталгаа болж өгдөг. Олон жил шимтгэл төлсөнч бага цалинтай бусдыг асарч цөөн жил ажилласан иргэдэд илүү нэмэлт баталгаа болж өгдөг. Яагаад гэхээр 35 жил ажилласан ч гэсэн нөгөө цалин бага байсан. Иргэдэд тэр баталгаа тэтгэврийг тавьж өгснөөрөө илүү нийгмийн баталгааг нь хангуулдаг олон улсын сайн жишээ бий. Мөн хуваарай хөдөлмөр эрхлэгч нар, бичил бизнес эрхлэгч нар нөгөө албан бус салбарт ажиллаж байгаа иргэд өөрөө нөгөө баталгаа тэтгэвэр авахгүй бол угаасаа нөгөө орлого бага байсан учраас нийгмийн баталгаа нь хангагддаг юм аа. Тийм учраас бид нар энэ баталгаа тэтгэврийг энэ дээр тавьж өгж байгаа. Жишээ нэг өснөгтэй харахад бол 100-аас 300 мянгаыг бол яаж тавих вэ гэхээр 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгоцсон иргэдээр хэрвээ 10 жил ажиллаад тэтгэврт гарсан байвал 151 мянган төгрөгийг тэр old age security 15 жил ажилласан мөртлөө 769-оор гарсан бол 176 мянга. 1 сая төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол 10 жил ажилласан дээр нь 140 мянга гээд үйлчлэлтэйгээр энэ одоо зөрүүнүүдийг арилгаж өгөх ийм одоо бодлогыг одоо ингээд санал болгож байгаа гэдгээрээ болвол онцлогтой.